Тэгээд асуусан болохын, хариулсан болохын. Энд ч сангийн яамнаас яригдж байгаа асуудал хаврын чуулга хаахад яг л энэ нөхцөл байдал хэвээрээс ямар ч ажил урагшлаагүй. Тэгээд тэр нэг хідэн угсарсан төмөрчөө одоо тэгээд зэврээ дууслаа. Энэ дээр нэг дөрвтэй ажил хийгээр эрчим хүчний яам, сангийн яам хоёрт бас нэг онцгой анхааруулж хэлье. Гадаадад амьдарч байгаа залуучууд ээж аав эх орно гэд Монголдо ирж байна. Одоо бол харамсаж байна. Татвар төлж байгаа хувийн хвшлүүд бол бас одоо энэ татварын өндөр байгаа дээр бол үнэхээр бас харамсаж байна. Тэгээ энэ учир сайд бас энэ сая засгийн газар төсвөө нийтэд одоо ил тод ярилцаа саналыг авсан гэсэн энэ дээр бас нэг одоо хариулт хэлэх бах. Би бол одоо засгийн газрын нэрийн өмнөөс тэр гадаадад амьдарч байгаад ирсэн мундаг залуучууд энэ хувийн хвшлээс бол засгийн газрын нэрийн өмнөөс уучлалт хүсэж байна. За тэгээд энэ авилгатай тэмцэх газар бол саяхан нэг хэд өдрийн өмнө Монгол Ардын намын цагаан байр руу орж нэгжлэг хийлээ. Энэ дээр бид нэг төсвийн хүрээгээд нэг 30-40 их найдын асуудал ярьж байгаа. Уг нь дахиад цаашаа нэг даргын өрөө рүү орсон болвол одоо энэ авилгын загалмаас даваагийн цогтбаатар гишүүний асуултанд эхлээд хариулъя. Тэгээ энэ удаа засгийн газар төсвийн хүрээ болон төсвийн төсөөллийн хуулийг боловсруулахдаа иргэдийн саналыг авсан. 240 гаруй мянган иргэн санал өгсөн. Цогтбаатар гишүүний хэлж байгаагаар тэр өндөр боловсролтой эдийн засагч, мэрэгжлийн эксперт олон залуучууд төсвийн талаар ойлголттой болсон юм байна. Эдийн засагч нар өөрсдөө оролцсон. Тэгэхээр иргэдээ санал авна гэдэг бол буруу шээ. Энэ нээлттэй ил тод бодлого. Тэгээ иргэд өөрсдөө эх хонд эдийн засгийн өсөлт ямар байх вэ гэдэг дээр өөрсдөө тооцоололоо хийгээд хүртэл над руу илгээсэн. Монголд олон одоо эдийн засагч, мэрэгжилтэй экспертүүд бол байгаа юм байна. Тэгэхээр дарга нар өөрсдийгөө хамгийн ухаантай гэж боддгоо одоо болох хэрэгтэй. Тийм учраас би бол альва асуудал дээр дандаа мэрэгжлийн холбоонууд толгуудад уулзж байгаа. Та бүхэнд ямар санал байна? Эх хонд одоо эдийн засгийн өсөлт 5 мэдлээд хүрэх үү? Танд ямар бодол байна? Ингээд оролцуулж байгаа. Оролцоод асуудлыг хамтдаа шийдвэрлэснээрээ татвар төлөгчид өөрсдийнх нь одоо татвар төлөгчсөн мөнгөөр одоо бий болж байгаа энэ төсвийн орлогыг зөв зарцуулнаа. Энэ бол нээлттэй ил тод бодлого байна гэдэг эргэлзэхгүй байгаа.